Ингээ яваад байгаа шууд. Хамаагүй юм байна. Вакош in the building. Тоогоо цасан шээ. Хөрөнгө шаа. Ширүүгээ соцсон. Хөрөнгө шаа. Би яг том болчоо тэр үгийг гинт анзаараад юу гэж байгаа юм бэ? Ямар амар юм бэ гэж бод. Манай гудамжинд баа гэж. Манай төгшөөч амар шүү. Секретарь шүүмжсэн л дээ. Тэгэл зургуулаа цуглах юм бол манай данди гайгүй. Тэгэл нөгөө дөрөв бол бас намайг бол айлгна шүү дээ ёо. Би 6-аар нийлээл бас тэгээд ууж сууж муу тэгэл халаад ирэхээр тэгээд ата дараатан дайснууд гарч ирээ. Хамгийн амар бимба ах тий. Тийм үү. Бимба хамгийн дараахан юм шиг харагдсан. Хамгийн манай бимбаг чинь бүр ингээд Чингис хаан хүнтэй зодолж явахдаа инээж зодолдог гэж бодлоо. Тэр enjoy тааш харж байгаа юм шүү дээ. Бимба биднес бомбо гэдэг байна. Тэрээс хүн амьд өөдөхгүй өөрийг нь өдсөн үлдээлдэг. Одоо нэг солоос кино байдаг шүү дээ. Нэг хүн зодоо шахдаг моцомог болж ирсэн чинь огчинд би зодож явах нэг л яаж авдгийг гэдэг шүү. Гэмбүү одоо сүүлийн үеэр жоохон цэгийн сайдаг болчиход байгаа. Хаас тэгвэл дараах юм тий. Яадаг юм дараах уу? Багт шүү гэж ороод. Хөөй. Аа дитейл димэрх. Гүнзгий. Араа inside мэдээлэл өгөхгүй шаа. Манай аз ч бас гайгүй. Ярьж мэрээд яхаар үг сонсоод ит. Хүн болгонд л нэг дотор нэг байгаа шүү. байдаг л үстэй. Иргэн Баатар байгаа шүү дээ. За юу харагдав үстэй. Хакуна мататай өдөр бол ахвал Байхгүй шүү дээ. энэ дээр ч би байдгүй шүү. Тэр жааз юм. За энэ ёстой. Тийчтэй амдураад байгаа шүү. Сайн байна уу сараа хичээг шаа. Сайн байна. Яаж За ягаад чинцог ярих юм уу яах юм? Наа яах вэ? Хоёр тас нэг нандин дурсамж байгаа те. Надад их тос олж өсөө. Би ч бас чинзог анх харж Аа, тийм Дими гоцсон төхөр өндөө гэсэн чинь чи саксыг амар тоглолт юм байна. Wi-Fi амар шүү дээ. Зааш юм ээ. Чи житэй зодолтууд барах уу? Яаж чинь уншаад байгаа юм хамгийн. Та унш. Тийм үү. Үчи хараагаад тийм CCB versus Vanquish гинэ. Мөн үчи би хараанаас уу ингэж байгаа л хүүхэд зөвхөлчдөг шүү. Ягаад ч яа муу хараад байгаа. Муу хараагүй ч тийм. Сайн харах гэдэг ингэж. Энэ хэм бэлээ гэж чи яагаад амстам нэ шаа. Сайн харах гэсэн чи муу хараад тэгээд тэрнээс бол нэг удаа хамраа ховглуулж ирсэн шүү дээ. Бүр оо. Автобусны буудлаа. Эсвэл анзаарахгүй тахсан байлаа. Хамар амир те. Амир шүү. Яа. Тэр үед чинь тэгээд хаваа байсан баг та. Тэгээд бас байнгын зүгээр ингээ автобусны буудлын дээр суу хүн рүү орж ирсэн чинь үгүйсдээ шүү. Өчтөө муухараад маяг шиг тийм. Тосны буудлын дээр үү? Бас тийм л үе байсан шүү. Нийгмийн угсрал тийм. Би ч 8 7 дугаар ангиас эхлэл рүү гээд модны хоёрын тийшээ сургууль руу шилжсэн. Тэгээл дээрлэх шахаад идэгсэн шүү. Өдрөөг явсан манай аавын эмгтээ дөөгч чих хамраа болоо хэмжсэн. Тэгээд би яг өвгөндөө очиж чанахгүй байсан. Өвгөндөө очиод байжсэн чи их ч орж ирсэн харсан. Хүүн амарч яасан гэсэн. Шуу гэрлүүгүүд агуулж явснаа. Ийм багаж гаргаж ирсэн. Ийм хоёр төмөрч их бүр ингэ татаад аа. Өчн намдагч гоос. Энд дэр ингэ харагдаад авч ирэх. Өчн намдаагчгүй бүр. Баялаад наа чи халуун гаргуулах шиг гэдэг ч байгаа шүү дээ. Юм. Тэгээ халуун дээр нь хурдан гэдэг билээ. Тэгээ баг 2 м маар тэгээ болцсон юм шүү. ороод идэг гэдэг байгаа шүү дээ. Тэгчүүл хандаа дараас нь нөгөө нэг Эсвэл алгаанууд алгаанууд намар чигчтэй болохгүй. Миний баруун талын хамар битүү шүү. Бахта мах байд. Одоо нэг харлаганд ороорой гэж байна те. Даславч нь мөр ийцэг яддаг. Би одоо хамар монголоо зөвхөлж. Миний амар ч гэсэн дээлээ. Би ер нь сакс макс тоглохоо болжол хийхгүй бол хийлгч дахиад гимтэж л дийлэх. За гоо сайхны имлгүүд харж ивэл бидний хамрыг бөөн дээр орох хүмүүс байгаа. Саксаас яаж байгаа риски. Би хамар оголж байсан. Би өмнө сакс ингэж амар юм агрессив тоглох дуртай байсан. Ингээд өрсөлдөх дуртай. Тэгээс нэг өдөр ингээд самраас бөмбөг оноод ингээд өсч манай багийн өвгөн зөө. Буухтаа гарын бөмбөг төрөхөөс гинт юм аа шүү. Тэгэл маяг шүү. Тэгээ би өөрөө тоглолт мэдгүй амар гимтдэг спорт юм л шүү дээ. Одоо манай би ч нэг хамар яг ингэ сайрхан бол ингэ төгрөг доллар евро гэх. Өнөөх нь евро мөр. Аяга төвкө көтрэг Аз ингээд Доллар цэцэг те. Доллар аа гэ те.
Та хэдийг яг тухайн үед Ванкуш хамтлагийг байгуулчаал яг эд нөгөө нэг яг ингээл яг гарч ирсэн үе үүдэн шүү дээ ингээл. Тэр үедээ та хэд ер нь шоудж барьдагчны гарч ордог байсан. Тэр таавар шоудж яадаг байсан. Шоуны залуу амьдралаа Метрогоос ч өмнө Лансерланд гэл байлаа шүү дээ. Лансерланд дээр чи гараг үзсэн шүү дээ. Дуулаагүй Би дуулж дуулаагүй. Арай дуул. Ер нь Жоод мэдүүлсэн шүү дээ. Эднүсийн Оргил үеэр гарч ирээг багт би явцсан шүү дээ. Ихсэл дөнгөж гараад тэгээ би яваад байсан. Тэгвэл энэ чинь хүүд мүүд тэгэл бүр амар болол тэгэл энэ бүр алсан юм шиг болж шүү дээ. яа хүүдийн дараа та буудсан бах те. Ямар ч байсан Медуза гэдэг клуб байдаг гэсэн. Тийшээ 51 үлээ ороод тооцооны юм хууц ирэнгууд Ванкуш гэж гарын үсэг зураал гардаг байсан юм да. Медуза байсан те. 51 үлээ. Тэг бүтэн байраараа шоуддаг байсан. Хүүдэрээ шааж байгаа юм чинь зарим нь ах нар байна ингэн. Тэгэл дөнгөж нөгөө энэ хипхоп салбарт ч орсон бас жоохон юутай байгаа шүү дээ. Тэр үе интернет авах зурагтаас од болц буудцсан. Амар буудцсан. Даун хай 17-аатай боён танилцъя гэж нэг 220 нөө лав фантаныг хажуулан цагаан бариуд бид энэ өдрөнжүүлэлттэй явдаг гэсэн аахгүй жоо бахта. Тэгээ 2 дугаар ангилаа. хэдэн оны юм бэ? Би 90 оны. Нааш наваг 10 төгсөж 1 дугаар ангид Тий, тэг би ингээд өдрөнжүүлэлттэй гэдэг дэлгүүр дотор орж би хамгийн 2 дугаар пангасахыг амьдран нарц би өөрөө амаа. Тий чи юу юм. Тэсэн чин тэр байсан юм байлаа. Тэгэл төд бодлого үйж бол боловсралтай байлгаа ингээ гараад ирсэн. Тэрс бүр дараа. Одоо энэ тэгээ стримич яг онцлог нь юу вэ? Одоо яах хэвтэй? Ерөөс ингээд гоё ингээд байж байгаа. Ингээд байж байгаа. Амар нэвтрүүлэг High show speed meet шиг юм ба шүү дээ. Тий, Кайсон наад тэр шиг. Яг хоёр төрөл байгаа даа шүү дээ. Стрим тоглоом таваалдаа подкаст ч сууж тухтай ярьдаг гэд хэдүүлээ зүгээр хамаагүй яг тэгэл байгаа. нээлттэй подкаст ч одоо тэгээ дунд нь кат мат ордог ч юм уу тий. Өөртөө. Тэ ярьсан уу? Бид 6 сая дуу хийсэн ээ. Ярьсан л бах те. Даад бас нэг тоглолт төлөөлж байсан уу? Юм төлөвлөж байна. Ойрын хугацаа. Бас томогч төлөөлөөд тах шиг байсан. Тэ. Яг л талгын аргуудаа бол заал гэж шүү дээ. Тэгээ ойрхон уулзалтаж бас чадахгүй л байгаа даа тий. Өөртөө одоо тэгээ. Гэтэ одоо бол гайг уулзалтаад байгаа шүү дээ. Одоо бас гайгүй шүү дээ. Юмнууд гайгүй жигдэрсэн хүүхдүүд том болцсон гэл тэгэл. Анир хөөхтөд том болно гэдэг бас. Тийм байж байгаа. Хамгийн амар ажиллах те, чухал ажиллах те. Бадрлаар юу вэ? Оо надаар нам тавь ирчээл одоо 5 сар гараа болж байна. Нөгөө ай юу боллоо? Чарч Чил ахаа юм тийм. Аашах. Чи Яаж чадчихна арайч та. дуудваа. Би ч өөрөө голтон тоглоом моглоом байгаад байгаа юм шүү дээ. Тэр нэг вил байгаа. Тэрийг хэдүүлээ. Тэргэлээ. Шинэ дуун дээр одоо тэгээд хуучин одоо яг дуулдаг үс дээр арга хэмнэлээр дуулах уу эсвэл та яг ингээд одоо бас яг ингээд гэр бүлтэй болцсон ингээ аав хүмүүсэлцэн байгаа шүү дээ. Арай дараахан дуулаа байна. Энэ яг хуучин цагаан юмнууд байх уу? Хуучнараа. Яг л одоо клипний ажил хийхдээ явж байгаа. Тэгээ гарахлаар нь ер нь бол Ванкуш үнэртнээ сонсоход л Ванкуш nice. Тэгэхгүй бол бас нөө уран Хэд бүтээл ингээд байх бас. тий уран бүтээлч хүмүүс ер нь тэгдэм шүү. Ингээ байж байгаа. Дахилтын сонсгоо л да. Уусаа Зэгтаагүй л тахилтын сонсъё. За төвшөөг сонсгоо. Дахилтын сонсгоо тэгэл болъё гэхгүй. За, Хоёлаа яах юм те? Хоёлаа яах юм. Угаасаа төвшөө эхэлж байгаа юм. За. Шүг гоё. За, Ванкуш шиндөө. Өгнө нэг хэсэг ванк тэг үүш болцсон шүү. Ванкушроо яасан ч бас таji. Инк байсан шүү. Нүрэн багцаагаагүй, багш мөн карагаагүй, хэтто бурлаг байгаагүй, халтарч унахгүй битүү, сэрэм зүтэсэ, болж ихсэн хүтэсэ, олон жилийн хүлээсэ, тайлбарлаа би хүлээсэ, атантан гараатан байсан бүгдийг харсан дарсан давсан далтасан дарвасан бүгдийг талаарн, газар савсан хэдийдээ цатагасан. Дахилтын сонсон юм шүү. Азийн өмдөө хаанаас авсан бэ гинэ. Энэ нэг Мирай гэдэг энэ манай найз хийдэг. Монгол үндэсний үйлдэл. За, дахилтын Бараг цацагдаагүй. Данд яах болох юм ба Гараагүй өмдөд үлдсэн явж байгаа юм шиг. Энэ гацсан болсон. За, sorry. Ямар гоё юм бэ? Орд засагдаас нааш амар шаарч
Залуу үе санагдчихлаа. Залуу үе мэн. Ваа. Тэгэл хөгшөрчүүлээ гамтаа гэж. Тэр насаал таа. Шахээдтэй. Шөөг шүү зүгээр би бол тэгж боддог шүү. Би бас тэгж боддог. Сэтгэлгээний Бал насаа тусаа тий, залууч ер нь гэж. сэтгэлгээний шүү. Баруун л бол 40 50 нас ч юм бол яг эдэр насны Тий. шүү дээ. Би залуу хүн гэж байгаа шүү дээ. Өөрсдөө хөгжиж өөрийгөө хөгжүүлж явдаг юм байна. Монголд л энэ Азад л нэг тийм байдаг тий. Одоо өгшөл. Бас ардын үг гэдэг юм шүү дээ. Хөширж биш хөшиж өгдөг тий. Бас тэр чинь бас зөв боо. Намайг одоо айгүй гоё амьдрал дөнгөж 26 минутад яг эд гоё бүр нялхаараа явж байгаа ч одоо 30-аараа баларн залран гэнэ авах юм айгүй дарна. Зөв зүгээр ингэ байжсэн чинь. Зөв зүгээр. Шаригдаад тэгээд Тэгэл. Юм 30-д 25-аас хойш гээд баг. тий бүр болсон нааш татаа дагаад. Одоо үед бол тийм. Тэгээ бид гурав нэг тийм хөгшин ялгаа байхгүй. Залуу байна. Айгүй л шүү Юу дээ. саксмакс хамтаа болохоор ч бүр. Тэгч бараа нэг үе шиг харагдчихна. Та тэр хамтлагаараа хамгийн нэг анх гарсан тайз аль тайз байсан бэ? Юу Тэрийг одоо би өстэй санаж. Би санддаг. Юу штэ. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн танилцуулж штэ. тий. Анхны халтуур гэсэн үг одоо барай. Юу болсон гэд гараад хөдөлж мэдлж мэдхгүй те. Цэцэг нэг амар хөдөлгөөн байдаг үстэй. Гэдэг те. Тайзан дээр гараад Тийм тийм шүү дээ. дээ. Танилцуулчлаг дээр гарч ирсэн. Тэр аль дуунуудад бол тасад болсон. Тэр үеийнхаа л байсан. Нэг лөө хоёр дуулд болж ирсэн. Саяны бидний үнд нэг дуулсан биш магадгүй. Том тайз тэгвэл ямар тайз вэ? Тэр үе чинь том уу? Хамгийн Яг том ер нь бол нэлээ их яг Тэр үеийн хамгийн том тайз чинь юу бэ баасан Ер нь юм байна тий. цэцэд ихэд байгаагүй л байсан шүү дээ. Хамгийн том камертон дээр үстэй. Стадион дээр хамт гарсан. Камертон дээр гарахад л зочирч байсан. Яг камертоны нөгөө нэг тасдуртаа хүмүүс нь орж чаддгүй мадгүй нэг тоглолт туссан шүү. Тусшгүй л юу лээ. Ямар амар нэрвэртэй байта. Тий төгсөшгүй баха. Тэн дээр хамгийн анх гарч ирсэн. Том тайз. Тэр л амар байсан. Нүр Гайвгаа. сандраад зочоод би өөртөө мэдвч. Тэр ч одоо хитэн ам. Ухаан орсон байсан болов уу? 6 он болов. Тэгэхээр хэцүү хэцүү юу? Хэцүү санахгүй. Чаг. Би ч үсгэж мэдэхгүй юм жаа. Цэрлэгийн мэхлэл ангита 10 жил орохгүй байж байгаа. Орос руу мэхлэл ангилыг орж байгаа Тэр байхгүй үед ч одоо юм камертаа тоглолт моголт банку шүүж мэдэхгүй л байсан юм. Тэг ванкуш үүснэг сонирхолтой ш та ярмаар Тэгээд та ярьж байгаач гай хамтлагийн төвгүүдээс Угаасаа чи сонссон. дуулчих. Үгүй цэцэн хагас юм асуухаар ахын нэг санддаг юм байна. Юу санахгүй байгаа юм биш. Цэ пангас хоёр чинь үүсгэн байгаа фаундер واخгүй. Тэгээ гурав дахь нь данди. Тэрийг бол Дөрөвдүгээр нь би явах. яг санаж байна. Юу хаана паркт юу тоглолт парк шиг тоглолт болдог байсан байхгүй. Тэнгуут нь Сонрын юм уу гэл юм бол. тэгээд тэнд байрны уртал дээр юу гэж байгаа пангас үүд хоёулаа юм хамтлаг байгуулсан гэл тэгээд үг мөв бичиж чадахгүй. Тэгжсэн дандиг аваад тэгж чамааг авсан шүү дээ. Тэгэл Хамгийн анхны за пангас авахгүй аваад да. Төвшөөдөө чи нөгөө пенерийн цуслан дээр амардаг бид юунийгаа мэддэг. аа Тэгэл ингээл цуслангаас нөгөө хоолндоо орчол явангууд нөгөө урлагийн үзлэг болох гэсэн чинь нэг хоёр нөгөө соёлын тайзан дээр л орилоо л эстэй. Нөгөө хин би? Зообо. Төвшөө энэ хоёр чи нөгөө суперментэй юм нөгөө нэг тамих гэдэг дуу байдаг. Франц тоо. Хүнтэй унтыг гэл нэг дуу дуулаад эстэй. хүнтэй онти кондо. Тэгээд мэддэг байхгүй. За бүр ингэсэн юм гэдэг байсан. Тэгээд дуулт юм байна гэдээ мэдчихээд бид нэг 3 дахь дуу санагдаад байна. Ритм гэдэг энэ хурдан ах нарын ард хин театрын студид дээр хоолонд орох гоцсон чинь төвшөөд нэг байжсэн тий. Бидээс орсон юм. Орсон шүү дээ. Тэр нэг өнчөрсөн хайр гэдэг юм байна. Өнчөрсөн арай. Тий. Нэг хайрын дуун дээр Тоо яста юу гэж нэр өнчөрсөн. гिचэн чинь төвшөөдөө таарсан байхгүй. Бүр тараад юу хаймаар шагаад байгаа. Тэгээд төвшөөдөө таарсан чинь төвшөө тэнд бас нэг бичлэгэнд орчол явчихсан юм шиг. Тэснэ гарч ирснээр сонссноо. Ой мань шаач л таа гэлдэг байхгүй. За гэ. Тэгэл хамтлагт орсон шүү дээ. Айгу сонио орц те. Санжи нөө Тэгээд төвшөө тий дагаа шагаа хойноос дагаа. Одоо ястаа. Тэгээд хатаатай хараатан болсон да. Дагсараа сайн Чидэг байсан юм даа. ялч. Тэгээд тэр ритм дээр чи 2 удаа ирж хоолонд орсон шүү төвшөө. Ямар дуун дээр орсон юм? Нэг нь өмчсөн хайр. Тэгээд нөгөө Хайрын дунд дээр шаа. тэгээд нөгөө өнөөгийн Монгол. Өнөөгийн Монгол. Өнөөгийн Монгол Монголчин Батис Ямар хүн зэдгээр доо. Анар чи амар сэтэв барьж авдаг байсан тий. Дэжиг босыг хэмжижсэн юу? Босс. Нэг 2 дуул ямар ч үсэн ритм дээр бичүүлсэн. Нөгөө хин ах ажилтдаг гэсэн. Амзаа. Тэгээ
батыг олох гэж бас муу юм болсон. БТ бараага. БТ бараа тэр үед юм яг продюсинг хүн байсан. Манай 200 нэг өрөөгөө студ болгоцсон. А бүр 200 байсан юм үү? Нэг англиас ирчээ. Нэг дуу 100 бичдэг болов. Тэгээ тэрийг чи олох гэж би чинь байрныхаа ахнараар судлуулж хагаад хаягийг аваад орцныхаа нүд нь машинтаа бид түлээж байгаа те. Барьж авсан юм шүү дээ. Замстаа бараад. Яг алхаа явж байгаа. Тэнгууд нөө сайн байна уу гэж гүгэлээдсэн. Тэгэл би тэт чи хаваад дуу хийсэн те. 2 3 дуу. Тий. Шинэ 2 3 байсан юм шүү. Би тэгтээ бол баг тэр яг бүх хүмүүс тэр нь ажилласан шүү дээ. Эхний хүмүүс. Магадгүй. Хогийн саунд нэг удаа аимсаа шийдсэн. Дэг шиг. Энд чи халж бас гоё юм шиг байна. Юу хийчих юм бэ гэж. Юу идэг юм уу гэж. Гоё болсон байх. Гоё шүү. Нилийн улаагаа шаасан биш. Зөндөө өнгө За дуустал байхгүй бол төвшөөч ярина. Банжгаад гарахгүй. Яаш. За дуустал үлээ нэ. Ингээ ийм урдаас нараа ингээ суугаашаа. Ахал ер нь юм ярих юм байна. Хогийн байна. Одоо энэ чи улааж гинөө. Бөөд улаах баг. Саад нэ улаан. Хүүхдүүдийн арцыг буулаа.